айгаа. За өнөөдөр ч нэг ай хоолны мах бодохгүй болж болохгүй юм даа. Энэ бол дэлгэр. Тэр 23 жил тасралтгүй ажиллаж 2019 онд тэтгэврт гарсан. 4 хүүхэдтэй. Түүний тэтгэвэр бодох 5 жилийн дундад цалин 950 мянган төгрөг. Тэр тэтгэврийн доод хэмжээ буюу 689 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. За би одоо ингэж манарч хөвдөд яах вэ? Нэг юм уулж гайгүй юм болоод байгаа юм. Чи юу вэ? Эхүү. Им манд туссан биш үү? Харин энэ бол Янжин. Тэр 30 жил тасралтгүй ажиллаж 2016 онд тэтгэврт гарсан. Мөн л 4 хүүхэдтэй. Түүний тэтгэвэр бодох 5 жилийн дундад цалин сая 100 мянган төгрөг. Гэвч хүүхдийн тоогоор эхчүүдийн нийгмийн татвар төлсөн хугацааг нэмэх хууль 2018 оноос хэрэгжсэн тул нэмэгдэл авдаггүй. Тиймээс яг ижил 689 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Үгүй за одоо өвчтөн юм шиг хөвдөд яах вэ? Гарч юм тариах олж ирээ. Үгүй ч одоо. Өө. Нөгөө мө энийгээ мартсан юм шүү дээ. За өөр мартсан юм байна уу? Өнөөдөр тор зарахгүй. Өнөөдөр дан жин дээрээ суу шүү. Энэ хүн бол Баасан. 20 гаруй жил хувийн хөвшилд ажилласан тэрээр сайн дураар нийгмийн даатгал төлж тэтгэврт гарсан. Тэр мөн л тэтгэврийн доод хэмжээ болох 689 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Хош дэлгэр. Хүүш янж. Юу хийж суугаа мó? Айгүй энэ эмээсээ орчход чи хаашаа жирэлгээд явж байгаа юм. Оо, би нэг өмөх махт хүлгээ нэг хоол идэх юм санаад. Үгүй энэ юмны өмнөсөд одоо мах авах уу, гурил авах уу дээрэл тулчаад байж тээ. Ёстой. Энэ цаагуур чин тэтгэвэр тэтгэмж нэмэгдэх сураг байна уу? Сураг алгаа. Энд чинь жилдээ нэг 35 мянга орчморлог нэмэгдэв юм шиг дээ. Чаавс. Тэгээд юмны үн нэмэгдэхээр ямар ялгаа ах вэ? Ёстой. Энэ айлгтойхон шиг тэтгэвэр тэтгэмжтэй байсан бол нэг жилдээ ганц ч болов нэг совилт гэвтэх юмсан гэж бодох юм. Мань мэтт нь ямар тэр үнтэй юм хүм авч хүрх юм биш. Үнтэй эмдэг домдогт нь очиж барах юм биш. Тэгэл эмээ уугаад л улсын имлгийнхаа очрыг хүлээгээд л байж вэ штэ ерөөсөө. Хилээд юугүй. Ямар сайн дэл энэ чинь нэг сарын тэтгэврийн мөнгөөр тал идэж авч хүрхгүй. Маха иймээр нь зөөгөл байж штэ. Энэ хоньны мах хэд болсон байна? 10 гараад алгуулсан юм баха. За сайн уу та? За, сайн уу хөө? Сайн. Өнөөдөр асууж байгаа юм та? Хөө харин тийм ээ минь. Энэ гадуур чи банк буу очиртой тэтгэвэр бууж байгаа юм шүү те? Харин тийм байх шиг байна шүү дээ. Та чинь тэтгэвэр мэтгэртэй явдаг юм уу? Өө, их чинь өөрөө тэтгэврээ авдаггүй мөө? Манай хүү авдаг. Машин авч унсан байлгүй. Та чинь тийм машин чи авахар их тэтгэвэр авдаг юм уу? Тэтгэврийн зээл ахгүй да хүү. Тэрнээс чинь 600 гаруй мянган цааслаа авдаг шүү дээ. Их чинь өөрөө тэтгэврээ авдаггүй мөө? Банкны карт, данс бүгдээрээ хүүхдүүдэд бий. Тэгээд өөрөө ямар сандаа ажил хийгээд байж шүү дээ. Та тэгэл зүгээр суух айгу хөдөлмөрчл л шүү дээ. За би явлаа. Баяртай. Залуудаа хангалттай ажилласан боловч хөгшөрсөн хоноо авах тэтгэвэр тэтгэмжээ өөрөө ч авч чадахгүй. Авсан хэдэн амьдралд нь хүрэхгүй. Ахмадуудын амьдрал гэж хинж тоодохгүй, мэддэггүй. Хамгийн ихэр орхигдсан хэсэг юм аа. Тэгэл эмээ уугаад л улсын имлгийнхаа очрыг хүлээгээд л байж вэ штэ ерөөсөө. Тал идэж авч хүрхгүй. Иймээр нь зөөгөөд ийж авах вэ маха. Их чинь өөрөө тэтгэврээ авдаггүй мөө? Банкны карт, данс бүгдээрээ хүүхдүүдэд бий.